сайн байцгаана уу бүхэн цэцний хүсэлт болгон гэрчлэлийн цагаараа дахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаа цэцэг даалгаврагч Бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрэлцэн ирсэн байна. Хоёулаа гэрчлээ эхлэхийн өмнө Бурхны үгээр тунхаглая. За бид гэрчлийн үг болон хурганы цусаа сатаныг ялсан юм аа. Амен. Халелуя. За цэцэг даалгаврагч маань болоод одоо агуу Бурхны эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлд өчигдөр одоо гайхалтай эдгэрлийг хүлээж авсан. Энэ тухайга гэрчлээ. Үнэхээр Бурхан намайг эдгээсэн юм а. Таныг ч гэсэн эдгэн шүү гэж гэрчлэхээр ирсэн тийм ээ. Тийм. За өчигдөр одоо Бурханы оршихуйд орлоо эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлийн талаар сэтгэгдлээ. Бурхан тань дээр одоо ямар гайхамшиг хийсэн юм бэ гэдэг энэ талаар та одоо Бурханыг алдаршуулан гэрчлээч тий. Итгэж ханд өөстэй. За баярлалаа. Баяртай мэдээгээ хаалцаач. За баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг бүгдэнд нь хүргэе. Өчигдөр эдгэрэл чөлөөлтөнд орсон байгаа. Үнэхээр ариун сүнсний хүчээр би 7-8 жил хэрэг өвчтөй үе мөч өвддөг маш их зовёртой байдаг байсан. Маш олон эмнэлэг үйлчлэгээр яваад ерөөсөө идэгдэггүй байсан. Энэ өвчин маань өчигдөр үнэхээр ариун сүнсний хүчээр би идэгсэн. Амен. Үнэхээр Бурхны Есүсийн цусаар би идэгсэн. Есүсийн цусаар би Есүсийн шарахаар би идэгсэн. Амен. Үнэхээр энэ Бурхныг гэрчлэхдээ үнэхээр баяр хөөртэй байна би. Тэгэхээр эдгэрлийг авсандаа. Тэгэхээр ариун сүнс гэдэг чинь ямар хүчтэй юм бэ? Ямар амьд юм бэ? Ямар оршихуй байд юм бэ гэдгийг үнэхээр сүс оюун бодол, зүрх сэтгэл махан биенийхээ эдгэрэл дээр аваад тэгэхээр баяр хөөртэй байна. Амен. Энэ ямар гайхамшиг вэ? Та одоо өвчнийхээ талаар яриул энэ нь одоо 7-8 жил шаналгаатай. Ер нь ямар зовёртой, яг ямар хэмжээнд та байсан юм бэ те? Одоо яг ямар болчиход байгаа юм гээд яриул. Би одоо маш их зовёртой ерөөсөө байнгын тийм өвдөлттэй, өвдөхгүй юм гэж байхгүй. Шанасан, шархалсан, байнга тийм байсан. Хэрэг гэдэг маань бол үе мөчний өвчин. Үе мөчний өвчин, системийн өвчин гэж ярьдаг. Мэдээж ийм өвчтэй хүмүүс ч бас байгаах. Энэ бас таны гэрчлэл хүрээсээ те иймэрхүү өвчтэй өвчин сонолдоо зовж байгаа хүмүүс тийм ээ. Бурхан ийм гайхамшиг хийд юм а. Хүний хийгээгүй шинжлэх ухааны одоо хийж танд тусад нэмэр бас болж чадаагүй зүйл дээр Бурханы хүч орж иж ажиллаа гэж те. Тий. Ааха. Тэгээд ямар ч эмнэлэг эмчтэр очиход бол идэгдгүү өвчин гэж хэлдэг. Гэвч би эдгийг гэж энэ хүслээ тээж авсаар үнэхээр Бурхны амьд оршихуй дээр ирж би үнэхээр Бурхнаар эдгээдээд үнэхээр эрх чөлөөнд гараад сууж байгаадаа үнэхээр талархжээ. Үнэхээр Бурхан талархж байна. Тэгээд үнэхээр ийм өвчтэй, сүнсэндээ, зүрхэндээ, шарахтай ийм хүмүүсээ Бурхан байдгийг байх шүү. Үнэхээр Бурхан эдгээдгийм байна гэдгийг л одоо зовсон хэцүү хүнд өвчтэй хүмүүстэй үнэхээр хэлье гэж бодож байна. Үнэхээр эдгэдэг юм байна. Ариун сүнс гэж байдаг юм байна гэдгийг үнэхээр Бурханд үнэхээр бүхий л алдар магтаал зөвхөн танд байх болтугай гэж Бурханд. Амен. Тийм ээ бидний итгэдэг Бурхан та үнэхээр итгэж найдсан учраас одоо таныг эдгээсэн юм а. Өчигдөр бол бид үнэхээр Есүсийн шарахаар эдгэрсэн. Маш олон хүн бол гайхалтай эдгэрэл чөлөөлтийг хүлээж авсан тийм ээ. Тэгэхээр та бол анх ингээд тайз руу одоо өргүүлээ хүмүүсээр төшүүлээд энэ төр арчиж ирсэн шүү дээ. Тий би энэ чуулганд ерөөсөө амьд оршихуй гэдэг бол өөр юм байна. Би тэр юуруу ороод очихт л огшоол ерөөсөө өөрийн мэдрэлгүй нулимсасгаа баярлаа талархаад Бурхан талархаад л уйлаасан. Тэг би ерөөсөө уйлдаггүй байсан. Одоо ч ерөөсөө байнга л нулимсасгаад уйлаад тэгээд байгаа. Ариун сүнсний хүч чадлагтай гайхамшигтай. Яг үнэн мөнийг олох юм бол ийм байдаг юм байна. Тэг. Үнэхээр би тэгээд тайз руу гарахтаа эдгэрэл чөлөөлт авах гад үнэхээр ариун сүнсэнд хөтлүүлээд тэр тайз руу гарахад маш олон хүмүүс намайг тохооноос минь дэмжиж туслаад одоо явж чадахгүй байсан би. Тэгээ шатаар дээшээ доошоо явж чадахгүй хахад хүмүүс намайг хөтлөөд тий тохооноос өргөөд тэгээд туслаад таазан дээр гаргасан бол би тааснаас эдгэрэл чөлөөлтийг аваад би тааснаас
гүөх шахуул буугаад явчихсан. Амен. Халелуя. Гайхалтайгаа. Халелуя. Хөл гараа хөдөлгөөд үзэхэд эрүүл болцсон байсан, өвчнгүй болцсон байсан. Тэгэхээр бурхан талархаад маш их уусан бэ. Тэгэхээр гайхамшигтай бурхан. Бурхан байдгийн байна. Үнэхээр нүд үзээгүй, чих сонсоогүй, сэтгэлдээч төсөөлж байгаагүй тэр гайхамшигыг үнэхээр миний бие сүнс оюун бодол зүрх сэтгэл дээр маань үнэхээр гайхамшигаа үйлдсэн. Үнэхээр бурханд хэмжээшгүй ихээр талархаж байна. Амен. Бидний эзэн алдарш болтугай. Ийм гайхалтай эзэн бидэрч үнэхээр магтагдах болтугай. Үнэхээр одоо эзнийг биеэрээ алдаршуулан гэрчилж тэ өнөөдөр бүр бурхныг алдаршуулж одоо би эдгсэн юм аа миний эзэн эдгээс ингэж сууж байгаа хүн бол ерөөлтэй. Тэгэхээр тий бусдад бол бас ийм сайхан ерөөлийн суугийг бас нээж тэ үнэхээр бурхан эдгээд юм аа энэ одоо гайхамшиг штэ. Гайхамшиг гэж энийг хэлдэг штэ. Гайхамшиг энийг л хэлнэ ёстой. Ямар ч ангаах ухаанд ерөөсөө дэлхийн нийтээр идэхгүйгээ зөвшөөрөгдөж өвчнийг тий бурхан л эдгэлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшиг. За ёстой таны хэлдгээр хүчтэй байдгийг нүд үзээгүй чих сонсоогүй ийм гайхамшигын гэрч болсон танд одоо цэцэг талхарагчтай баярлаа. Баяр хүргье тий. Эзний ивэлээр улам илүү бэлхах болтугай. Ямар сайхан бэ. Үнэхээр гайхалтай. Өвчнгүй эрүүл бий гэдэг бол одоо маш их тэр хөвдөлтүүдийг тэр олон жил дэвчиж одоо тийсэн гэдэг бол үнэхээр хүний махан бие соён бодолд одоо маш хэцүү шттэ. Тэгэхэд чинь тэр их шархуудыг одоо хормын төдийд ингэж эдгэнэ гэдэг бол үнэхээр байж боломгүй гайхамшиг гэдгийг л үнэхээр бурханд үнэхээр баярлж байна би. Гайхалтай. Тэр гайхалтай. Ямар их хүсэж байсан би итгэл юмсий эдгэн гэсэн тэр хүсэлтэд тэгдэж явсаар ариун сүнс намайг хөтлсөөр тэр бурхны ариун үнэн оршихуйд намайг авчирч намайг өөрөө надад гайхамшигтай үйлдэж үнэхээр бурхны хүслийн дагуу үнэхээр идэгсэнтэй үнэхээр талархаж байна. Амен. За цэцэг долгорогч маань үнэхээр баярлаад ингээд сүнс төр юм болоод байнгын мэдгэрэл чөлөөлт болоод би маш их ингээд баярлаад огшоод би уулаад байна гэдэг бүр их ямар гайхалтай гайхаар л энэ яагаад бодлоо гэхээр ингээд зүгээр сууж идэл баярлаа гэж ингээд уулаад байгаа. Ямар гайхамшигтай чөтроос хойш. Тэр ганцаараа машин авнаад яваад ингээд бүрэн эдгэрлийг авсантаа. Тэгэхээр бурхан талархаж. Амен. Бүхий л алдар магтаал зөвхөн бурхан байгуулдаг. Амен. Цэцэг даалгаврагч маань ер нь итгэгч хүн тийм ээ? Тий. Та итгэгч хүн. Одоо бүх үндэсний хүсэл чуулганы эдгэл чөлөөлтийн үйлчлэлийн өмнө бол бурхны жинхэнэ үг номлогдлоо. Энэ сайхан цэвэр үгэн дээр бол ариун сүнс ажиллаа. Та номлолын талаар, бурхны цэвэр үгийн талаар таны одоо сэтгэл ямар ялгаа байсан юм бэ? Энэ үгнээс та ер нь юу гэж ярих вэ? Үгийг. Үгээр бол маш их өөрчлөгдөв, маш их чөлөөлөгдөв. Жинхэнэ үг, холимог үг гэж хоёр үг байгаад байгаа юм л да. Ариун сүнс яага хаана ажиллаад байгаа, ариун сүнс хаана ажиллахгүй байгаа ингээд ялгаа байгаа. Тэр энэ дээр та юу гэж хэлэх вэ? Би өчигдрийн номлолоос бол маш их юм ойлгож авлаа. Одоо нэг юм хайрцагласан тэ итгэгч нарыг хайрцагласан тэгж болохгүй, өнгөж болохгүй. Ерөөсөө л миний хийж байгаагаас бидрээд номлож байгаагаас өөр юу тий биш тийш бити явахгүй байхгүй бай. Одоо тэгээд юу ч юм те янз байдлаар тэгж хайрцаглуулж ирсэн байна. Тэр нь бол ингээд шашиндаг номлол шашиндаг тийм номлол бидний бас их бурхнаас ариун оршихуйгаас холбоотой юм байна. Ариун одоо яг амьд өгүүдээс бурхны амьд өгүүдээс хүн дээр үүж угаадаг юм байна. Их төөрөлдүүлд юм байна гэдгийг өчигдрийн бас ойлгосон. Би бурханд итгэдэг хүн, би бурхантай хүн гэд үнэхээр итгэж чадахгүй те юу ч танд тус болохгүй байгаа л байсан.
Учираас та үнэхээр эдгээдэгдээ манай бурхан миний эзэн эдгээдэгдээ хаана нэг хайсан. Ер нь хүмүүс хайх ёстой тий. Идэвхийн төлөө, чөлөөлөгдхийн төлөө чи та хайх ёстой гэж бодож байна уу та ер нь? Энэ бурхан биднэрт сонголтыг ариунаар өгсөн. Идэгнэ л гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр бол хайгаад хай тэгвэл олдно. Тогш тэгвэл нээгдэн тий. Гоо тэгвэл өгөгднө гэж хэлсэн шүү дээ. Энэ үгийн дагуу ингээд хайсан юм байна. Тэгэхээр итгэгчид хайх ёстой. Тэгвэл нөгөө нэг одоо тэгж болохгүй гэдэг энэ олон хайрсан дотроос ороод суугаад байх нь буруу юм байна шүү дээ. Буруу юм байна. Буруу юм байна. Энэ хайрцгийг одоо задлаад гараад ирсэн хүн нь энэ ерөөсийг хүлээж авд юм биш үү? Тэгж гэрчилж болж байна уу? Тэгж гэрчилж болж байна. Тэгээд энэ яг энэ хайрцагнаас ингээл гарахгүй яваал байх л байсан байна. Үнэнхээр би хүсэмжиж бурхныг ирж хааж намайг эдгэж өгөөч би яах ёстой юм бэ гэд маш их талбарууд дээр гэмшлээ, маш их талбарууд дээр одоо чөлөөлөгдөхийг хүслээ, маш их хэмээг хутангч бодлоо тий. Бурхан өөрөө ингээ кино шиг бас надад маш их хийсэн гэмүүдийн маань хүүхэд байхаас эхлээд хийсэн гэмүүдийн маань бүгдийг харуулж тэдрэхээ төлөө үнэн голоосоо бурхан зүрхээ нээж гэмшиж бурханыг ирж хайж бууж үнэхээр бурханд 100% одоо буулт хийж өгөж тэгж байж л би тэр цагт л бурхан ариун сүнсээр ажиллах хийдэг юм байна гэдгийг бурхны өмнө буух үед нэг үслэг цэцсэн байна. Тий. Амен. Хүний зүрхний хандлаган дээр үнэхээр худлаагасаа бурхан минийг илүүл танихгүй л гэж хэлсэн шүү дээ. Тэгээд үнэхээр чин хүслээс энэ их олон жил энийг өвдөж энийг юм тариа хортой юм тариа хийлгэж энийг дагаад эдийн засаг бас ямар үлээ тий шүү дээ. Тэгээд өөрийн хайртай бүгдээ зовоогоо тий тэдэртээ ачаа дарамт үүсгээл ингээл басан энэ цаг хугацаа мөчүүдийг ерөөсө хормын төдийд бурхан авсан. Миний биенээс бүх зовиоруудыг авсан. Миний энэ сэтгэл зүрхэндээ нуруундаа тээж авсан. Даашгүй хүнд ачаа дарамтуудыг бурхан авсан учраас би хаалалуя. Үнэхээр гайхалтай. Би өөрөөсөө ирж хайснаа олсон гэж би үнэхээр итгэлтэй. Үнэхээр ариун сүнс шашинтай номдод тэр одоо яг л Библийн үгээр заагаад байгаа боловч тэгэхээр надад хурч дахиад та гэмээр ийм эдгэр чөлөөлтөнд би бас зөндөө орсон. Гэхдээ яг ийм оршихоор яг ийм гүйцэд бүтэн яг ийм бүрэн үйлчлэл 100% ийм үйлчлэлийг би яг биен дээрээ мэдэрч байгаа. Дахиад л та гэмээр тийм үеийнтэй байсан. Гэхдээ үнэхээр өчтөр бол өстой чөдөрч өнөөдөрч эдгэртэй 100% авсан. Бурхан тааларч. Ингээд та бид ямар өрөөлтэй вэ? Монгол хүнээр тий? Монгол эмэгтэй пастраар дамжуулж бурхан нэгүслээ үзүүлж гин хүчээ үзүүлж гин үнэхээр хүмүүсийг гайхалтай ажиллаж одоо эдгэж гин чөлөөлж байна. Энэ нүд үзээгүй чих сонсоогүй гайхамшиг гэрч бид байна гэж одоо гэрчлэн суугаа танд болоод үнэхээр одоо үгэнд багтахгүй байна л да тий бүр өстө үгээр хэлшгүй тий үгээр илэрхийлэхэд багдмаар тий тийм одоо гайхалтай баяр хөөр байдаг юм байна. Бурхан боломжтой. Бидний эзэнд боломжгүй зүйл гэж үнэхээр байдгүй тий. За гайхалтай ямар бидний эзэн алдарч болтгой. Үнэхээр одоо та итгэгчдээ тий төөрсөн бодсон байгаа. Магадгүй өвдсөн зовсон байгаа. Эснийг эрен хайж байгаа. Тий? Гав гинж хайрцагын дотор орцсон байгаа. Ийм итгэгчдэд хандаад одоо та үг хэлвэл сүүлийн хормыг танд үлдээж байна. Ямар одоо алхам шийдвэр хийвэл бид нар одоо тань шиг ийм сайхан хэрэгчлөө авч тийм ээ ийм эдгэрлэг авах боломжтой юм бэ. Би бол танаас харахад бол ямар ч гэсэн би хайрцагнаас гарсан юм аа. Би одоо ийшээ тийшээ явж болтгүй шүү гэдээсний би ямар ч гэсэн гараад ирсэн юм аа гэдэг ийм нэг зориг шийдвэрийг та өөртөө гаргасан гэж байна. Тэгэхээр өшөө ер нь юу гаргах ёстой юм бэ гэж уриалаад тийм ээ. Одоо та бусдыг галтаа тамаас татаж авах гээд байна шүү дээ. Магадгүй төрөлдөөд явж иж болно шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэр өвдөө суугаад байна шүү дээ. Тий ийм хүмүүс тандаж.
үнэхээр бурхныг таньж мэдээгүй, сонсоогүй, ойлгоогүй байгаа хүмүүст болон үнэхээр бурхан гээл бурхан минь ээ гээл залбираад өглөөсөө өдөр ороогүй залбираад л байгаа хэрнээ яг бурхны ариун оршихуй орж чадаагүй. Яг бурхны ариун одоо үнэн өгүүдээр ариун сүнсний хүчгүй тийм номлолууд сонсоод маш олон жил явцсан итгэгч нартаа одоо бас хэлэхэд үнэхээр яг үннийг хайгаад зүрхээрээ үннийг хайгаад үнэн бурхныг ариун сүнсний хүч чадлыг хайгаад явах юм бол бурхан үнэхээр зүрхэнд чинь ажиллаа хийнэ гэж хэлмээр баяртайгаар хэлмээрээ. Үнэхээр ийм бурхан байдаг юм байна шүү. Үнэхээр бурхан минь ээ гэдэгч үнэхээр ариун сүнсний хүч чадлаггүй бол тэр бол оргүй хоосон номлол байдаг юм байна. Үнэхээр ариун сүнсний хүч чадлах бол үнэхээр хүчтэй гайхамшиг үлддэг юм байна гэдгийг л тэгш нар болон итгээгүй бурханд итгээгүй хүмүүст хандаж үнэхээр эрээрээ хайгаарай зүрхээ нээгээрээ зүрхний бэлхлаар ам ярьдаг гэдэг шиг зүрхий бурхан өмнө хүний зүрхийг л шалгадаг. Үнэхээр зүрхэндээ бурханыг хийгээ бурханыг ирж хайх юм бол үнэхээр хайвал болно тогшвол нэгэн гуйвал өвдөн гэсэн бурханы үгийг өөрлөө бариад залбираад үнэхээр бурханы өмнө зүрхээ нээгээд бурханы өмнө үнэхээр үнэн голоосоо үнэхээр үнэн зүрхнээсээ бууж өгөөд үнэхээр нам бууж өгөх юм бол бурхан үнэхээр таруулсаад үнэхээр бурханы өмнө бууж өгөх юм бол бурхан тэр зүрхэнд ажиллах хийдэг юм байна гэдгийг баяр хөөртэйгээр хэлж байна. Гайхалтай уриалга хийсэн цэцэл дурагчтай баярлалаа. Тэгэхээр итгэгчид бол одоо зогсоод тий. Үнэхээр ариун сүнс юу хийж байна гэдгийг нэг шалгаач тий. Би бурханд итгэдэг гэж ам байна тий. Ариун сүнсийг үйлсээр нь таньна л гэсэн шүү дээ. Таныг одоо ариун сүнстэй та өнөхөр нөхөрлж чадж гинөө гэдгээ өөрийгөө шалгах хэрэгтэй юм байна. Итгэгч биш хүн та өнөхөр өвдөж байгаа бидний бурхан идгээдэг шүү. Та одоо залбирч гуйж тийм ээ бурханыг эрен хайж болно. Мадгүй энэ гэрчлэлээр дамжуулаад хүшээ наан ч бурхан байгаа юм бол би очиж болох уу гэдэг асуулт төрж иж болох юм. Болгүй яах вэ гэж хариулв тийм ээ. Тий. Тэгэлгүй яах вэ? Танд ч гэсэн бурхан хартай. Та хэдийгээр бурханыг мэдгүй байгаа ч гэсэн таныг өнөөдөр бурхан хамгаалж хайрласаар л байгаамаа тий. Өөр дөр нэрхийг одоо дуудаж хүлээж иж байгаамаа. Өнөөдөр бидний хамаар таныг дуудаж байна. Энэ гэрчлэлийг үзэж байгаа хүн таныг үнэхээр ирээсээ эдгээсэй гэж хүсэж байгаа юм шүү гэдгийг би бас төгсгөлд нэмээд хэлхийг хүсэж байна. Аймаа. Тий. За ингээд эзний өрөөлөөр улам илүү бэлхах болтугай. Одоо та амьд ариун бурханд таны өр хүүхдүүд бас аврагдаж үйлчлэх болтугай тий. Аймаа. гэж таныгаа Есүс эзний нэр дээр өрөөе. Тэгээ ингээд энэ хүрээд гэрчлэл өндөрлж болж байна уу? Болж байна. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяртай. Баяртай.